уу найзаа? Яаж ч хоололсон тасгал хийсэн гэж байгаад байна. За тэгвэл найзан чамд гой зөвлөгөө өгье. Чи өдөрт идэж байгаа нүүрсөө сахараа зөв тооцоолж чадчихэв үү? Чи одоо яг юу ууж байгаа? Танаас нэг кофе уугаалагч. Латте ууж байна. Дундаа хэмжээтэй. За тэгвэл хүмүүсийн хамгийн их төгөөмөл гаргадаг алдаанаас эхлээд ярилцсан. Чиний кофенаас эхлэе за. Одоо жишээлбэл дундын хэмжээтэй нэг кофе маань өөрөө 300 г сүү авах. За дунджаар 100 г сүү, 5 г сахар байлаа гэж тооцоолоход нийтдээ 15 г сахарыг чи ганцхан кофеноос авч чинь гэсэн. Бүр эрүүл хооллоо, зөв хооллоод байсан ч гэсэн 15 г сахар аль хэдийн кофеноос чирч байна. Тэгэхээр бүр цэмбисэн гэдэгтэй ямар ч гэдэггүй байхын тулд хүн өдөрт 15 г-аас илүү сахар авах хэрэгтэй байдаг. Яг гоо дундаж өөх багтаа цэмбэрдүү бүр нэг язаасан биш бай гэвэл өдрийн хэмжээ 25 г-аас хэтрэхгүй байна. За тэгвэл үүнээр хэдүүлээ нэг ширхэг кивиг нэмье. За тэгвэл нэг ширхэг кивинд 6-аас 9 г сахар байгаа. За энэ бол сахар багтааж алим хийдэл хамаагүй их бол. Тэгэхээр энэ кивиг биелээ гэж бодъё. Саяхан кофен дээр нэмье. За 15 г дээр нэмэх нь 8 г гэдэг дундчаар бодоход 23 г сахар та аль хэдийн нэмээд өдөрт авахсан сахар чинь бүр аль хэдийнэ болчдөг гэсэн. Тэгэхээр бид нэр санамсаргүй байдлаар маш их сахарыг гаргасан. Эрүүл хоолоо чи дасгал хийгээд өдөрт авах ёстой нүүрсүү сахар зөв тооцоолохгүй, анхаарахгүй, хянахгүй, далд байдлаар сахар аваад л байх юм бол таны хэвлийг хязээж арилахгүй гэсэн. Өөх тийм үү, ямар сайн юм бэ те? Би баг өдөр заримдаа 2 яг кофе уучихдаг шүү дээ. Тэгэхээр чи юу вэ? Түн кофеноос би 30 г сахар авчих юм уу? Яг тийм хүмүүс анзаарахгүй маш их далд сахарыг авдаг. Тэгсэн хэрнээ би ерөөсөө сахар иддэг, сахар хэрэглэдэг гэж ярьж байгаа. Саяны бол зөвхөн жимсээ жишээ шүү. Нэмэлт сахар идээгүй байх. Бичээ амттан огт ороогүй таныг эрүүл хоолсон гэж тооцоход ийм их сахар болчихж байгаа. За тэгэхээр та өөрийгөө өөрчлөх нэгэн удаагийн сургаалтаар амьдралынхаа буруу хэмнэлийг засаад эрүүл зөв хооллолтыг маш зөв уус уртаа мэдхийг хүсэх юм бол комент хэсэгт хоол гэж бичээрэй. Зөвхөн өөрөө биш гэр бүлээрээ зөв хоолоод сурах өдөр тутмын хоол хүнсээ зөв хэмжсэн.